Сайн байцгаана уу? Тэргэл Янга байна. байна. Удаан бичлэг хийсэнгүй. Тэгэл буцаад сууж байна. За өнөөдөр бид хоёр юуны талаар ярих гэж байгаа вэ гэхлээр Нидерландад болсон маш сонирхолтой тэгээд айгүй хачинч гэх юм уу тийм үйл явдлын талаар ярих гэж байгаа. За тэгээд энэ нь болохоор бас Netflix-т аль хэдийнэ баримтат кино болоод бас орцсон. Гэхдээ хүмүүс бас үзээгүй байж магадгүй. Тэгэхээр нэг залуу одоо 1000 гаруй хүүхэд хийцэн тийм залуугийн тухай бид хоёр өнөөдөр ярихаар байгаа. Тэгээ бит хоёр шууд нөгөө Netflix-ийн эхний нөгөө нэг хамгийн их үзэлттэй явж байгаа series-үүд гэдэг кинонууд гээ гарч ирэхэд яг анх үзчихсэн. Тэгээ хоёлаа яг хоёр талтаа үзчихэд ёо эцэстээ лаач юм тэгээ. Яар амар юм бэ. Бас юм байж болтгоо. Тэгээ яж ах нөгөө нэг яг Нидерландд байж байгаа болохоор Нидерланд хүмүүс их үзэж байгаа шоу нь гарч ирээд тэнгүүд яг бодит гэмт хэрэг шээ. Бодит болсон үйл явдал гээд бит хоёр ботсон чинь бас үнэхээр сонирхолтой санагдчихсан. Тэгээд энэ нь яг ямар кино вэ гэхлээр Netflix дээр байдаг нэр нь болохоор 1000 хүүхэдтэй залуу. 1000 хүүхэдтэй залуу тий. За тэгээд залуу руугаа орцгоё. Залуу маань бол 1981 оных гэхэр чинь одоо юу вэ? 44 настай юм уу? Тийм юм уу? Тий? Тийм. 44 настай ийм одоо бол 44 настай ийм залуу байна. Тэгээд YouTube дээр нөгөө нэг хөгжимчин гэсэн. Тэгээд YouTube дээр бичлэг хийдэг, аялдаг. За тэгээ өмнө нь бол бас багш байсан гэд тэгсэн мэлээ. Киног нь үзчихээ шууд YouTube-ийг хайсан чинь шууд гарч ирчихлээ. Тэгээд шууд YouTube-ийг үзэж үзсэн. Ямар сонирхол юм бэ? За тэгээд яг юу болсон бэ гэхлээр хүмүүс одоо ингээд ер нь хүүхдтэй болж чадахгүй байгаа одоо магадгүй лесбиан хосууд ч юм уу тий эсвэл нөгөө нэг хоорондоо ингээд сперм нь тохирохгүй хүмүүс байдаг штэ тэд нар ингээд сперм донороор хүүхэд авдаг юм байл та. Тэгсэн чинь нэг залуу болохоор амар олон хүнд ингээд донор өгөөд байсан. Тийм бас олон клиникт те одоо энэ спермийн клиник банкуд байдаг тэрнлөө ингээд одоо өөрийгөө тийм олон газар өгсөн гэж мэддэхгүйгээр банкуд руу ингээл өгөөл одоо үрийн шингэнэ сперм хадгалаад лээсэн юм байна л та. Яа за тэгээд энэ залуу болохоор яг ингээд нөгөө мэддэхгүй тэр юмнуудыг За тэгээд энэ залуу нь болохоор Йонатан Якоб Мейер маань болохоор ингээд Нидерландад за одоо ер нь бол Нидерландад нэг хүнийг одоо нэг эрэгтэй хүн биш үү нэг хүний эрэгтэй сперм бол 25 хүртэл донор өгч болдог юм байна. За тэгсэн чинь энэ маань болохоор хэдий өгч 11 клиник бүртгэлтэй зэрэг бүртгүүлсэн. Тэгээд хамгийн багадаа бол 102 хүүхдэд яг ингээ клиникээр дамжуулж донор болсон гэж одоо сүүлд нь баригдсан юм байлээ. Тэгээд юу байгаа. За клиник байхад нөгөө интернетээр хүмүүс хайштай. Тийм клиник чинь бол ер нь жоохон үн төгрөг тийм үн ханшин жоохон өндөр байд юм байна л да. Тэнгүүд зарим хүмүүс шууд интернетээр хайж үздэг. За ингээл дэлхийд даяар ингээд өгөлцөж авалцгаар хүмүүс юу байна, ямар хүмүүс байна гэд сайтууд айгүй олон байд юм байна. Тэгээд тэднэр дээрээ өөрсдийнхөө хүүхд үеийн зургуудыг тавьдаг. Зургууд байдаг. Тэнгүүд хүмүүс инста хөөрхөн айгүй хөөрхөн үдтэй алга айгүй их сонгот юм шиг байна тий. Тэгээд тэрэн дээр ингээ хүүхдүүдийн зургийг ингээ харангууд ч хүмүүс энэ л өстой одоо мэдээж хүмүүс ингээл гоё хөөр хүүхдтэй болъё гэж бодд юм шиг байна тий. Тэгэл багийнхан зургийг хараад за энэ л байна гэл тэр залууг айгүй их тэгээ Нидерландуудын хувьд ерөнхийдөө тэр нөгөө түрүүн хэлсэнчлэн юм нөгөө шаргалын юм өстэй байх нь өөрөө ингээд Нидерланд хүний онцлог ч юм уу айгүй гоё залуу гэж үздэг учраас тэгээ дээрэс нь цэнхэр нүдтэй тий цэнхэр нүдтэй юм шаргал урт үстэй тэгээ өөрөө юм байгаа нь юм урт үстэйгээр байд юм лээ тэгэнгүүт ингээд одоо айгүй гоё залуу байна гэл бүх хүмүүс хараад энэ ямар гоё залуу вэ гэл бүгдээрээ тэрүүнлөө ингээд нөгөө контактлал тэгээд сперм донор болоо тэгээ сперм донор болохтой болохоор ер нь бол нөгөө нэг гэрт нь очиод ч юм уу тий нойлд нь ороод одоо спермээ өгөх эсвэл зарим тохиолдолд бас миний ойлгосноор бол бас эмэгтэй хүнтэй шууд
бас харилцаанд орж исэн гэж Бас тэгжсэн тий. үедээс гэсэн. Тэгээ зарим үед болохоор очиод хүмүүс нөгөө нэг сперм одоо яг амьд байхад нь бүлээнээр нь аваад тэгээ бүр ингээд авч явж яснаа за одоо л хийхгүй бол болохгүй мэн гэд машин зогсоогоод машинаа ингээд зогсоож агаад өөрөө ингээд дотгошоо хийж исэн гих мэтчлэн бас айгүй сонирхолтой тийм кейсүүд бас байсан мэлээ. Тэсний машинаас шууд авдаг гэлтэй ёо бодоод үзье. Тэгээд зарим нь болохоор одоо ингээд уулзъя гэлсэн. За яг одоо уулзъя гэл тэгснэ ингээд маал заалын 0 мольт ч юм уу. Авсан гэдгээр ярьж байгаа хэрэг. Тэгээд тэрийг хараад за одоо болиё гэд. Тэгээд тэнгууд хүмүүс хамгийн гол нь эхнийхээ хүүхдийг одоо тэр залуугаас нөгөө нэг донор сперм аваад эхнийхээ хүүхдийг болчоод за одоо дахиад нөгөө хүүхдтэй хүн чинь мэдээж нэг хүүхдтэй болоод окей гэхгүй штэ зарим хүмүүс нөгөө нэг дахиад гэр бүлээ ингээд томруулмаар санагдаад 2 дахь 3 дахь хүүхдтэй за ингээд 2 дахь авъя гэд бас ингээд санал тавьж исэн гэдэг ч байгаа байхгүй. Жонатанд өөрт нь болохоор тэгээд айгүй олон хүүхдтэй болоод байх тусам л их л бахархалтай л өөрөө тэрэндээ айгүй дуртай байгаад иддэг гэсэн юм шиг байгаа. Нэг тийм би статлхи даяар хүүхэд үйлдвэрлэж юм те миний одоо өөр удам ста дэлхийд даяар болох нь би баг өөрийнхөө гүрнийг ингээд байгуулж ийн гэж өөрт нь нэг тийм гоё л мэдрэмж өгдөг байсан юм шиг байна тийм. Тэгээ хамгийн гол нь одоо ингээд Нидерландд байгаа хүмүүс нь бол ингээд одоо хүмүүс ингээд хүүхэд байдгийн байна гэдгийг мэдээд тэгээ одоо эмнэлэг бол тэрийг бас мэдэнгүүтээ ингээд хоорондоо эмнэлгүүд ингээд хоорондоо контакт үүсгэсэн чинь 11 эмнэлэг байсан гэдгсэн шүү дээ. Тэгээд тэрний дараагаар ингээд Нидерландд ер нь за энэ ер нь ингээд айгүй олон хүнд донор болсон юм байна шүү гэд хүмүүс бас ингээд сошиал медиагаар одоо нөгөө залуугийн тухай ингээд хайж ухаж эхлээд тэгээ ингээ групп үүсгэсэн гэж аахгүй. Тэгээд тэгсэн чинь одоо нэг яг Нидерландын тэр залуугийн хамгийн их одоо сперм донор болж исэн тэр яг газар нь болохоор Den Haag. Тэнгүүд одоо Den Haagт нөгөө залууч ингээд яг одоо нэг үеийн те ойрхон насны ингээд маш олон ийм хүүхэд одоо төрсөн одоо нөгөө хүүхдүүд нь аль хэдийн төрсөн байгаад байгаа. Тэр бас амар те. Тэг ингээ бүгдээр ингээ харангуут зургийг харангуут одоо хүмүүс ингээ зургийг хараад хэлж байгаа байхгүй одоо харангуут угаасаа ингээ яг адилхан шаргал үстэй. Тэг ингээ бүгдээрээ ерөнхийдөө төстэй. Яг хөө мэдээж баг зэрэг ингээд өөр байгаа ч гэсэн яг ингээ суурн ингээд адилхан яваад байсан. Тэгээд Den Haagт байгаа одоо Нидерланд дотроо бол одоо ингээд тэр хүмүүс ингээд за ер нь бид нар одоо ингээд одоо араас нь мэдээж ингээд зөндөө явсан. Тэгэнгүүт эхчүүд нь одоо хоорондоо ярилцсангуудаа тэгсэн мөлий за бид нар одоо ер нь хүүхдүүдээ одоо нэгэнт л ийм болоод ингэсэн юм чинь ер нь ингээ хүүхдүүдээ хооронд ингээ уулзуулад одоо та нар ингээд ийм шүү гэд тэрийг ингээ ойлгуулад ингээ багаас нь уулзуулж авахгүй бол явандаа нөгөө нэг хамгийн гол эрсдэл нөгөө тэр хүүхдүүд чинь хоорондоо ирээд суух юм бол цус ойртож штэ тий. Тэгэхээр эцэг эхчүүд нь тэрэн дээрээ болохоор ер нь ингээ уулзуулж яа. Тэг хүүхдүүдээ ингээ явж исэн дээр байна гэд тийм шийдэлд хүрсэн юм шиг үлээ хамгийн сүүлд нь. Харин тий. Тэгээд нэг уг нь бол за энэ хүний дээр спермиг авчлаа одоо банкнаас авчлаа гэд тэгээд бас автаа энэ одоо тэр өгсөн хүнтэй нь уулзсуулмаар байвч одоо яг юунда хуулиндаа бол 18 хүрч иж уулздаг гэж хэлээ. Тэгэнгүүтээ за ядаж автаа нуулзуулгүй маа гэхэд ингээд одоо бас адилхан ганц хоёр тэр спермиг ашигласан хүмүүс байвал тэрнтэй нуулзъя гэд хүмүүс ингээд Facebook group руу ороод тэгээд яг энэ зургаар энэ спермиг ашигласан одоо айл байна уу гэд асуусан чинь нэг хүн ингээд чатчээд тэгэнгүүтээ наад спермиг би надаа муу мэдээ байна. Наад спермиг ашигласан хүмүүсийн бүр ингээд 10,000 хүнтэй group байна. Тийш орох уу гэд асуусан гэсэн. Тэгсэн чинь доор нь бүгдээрээ бөөнөрөө цугларцгаацсан. Маш олон хүмүүс ингээд тэр хүний араас ингээд баг хөөгөөд хайгаад явж исэн юм байлээ. Тэр нь болохоор нөгөө нэг Нидерландд аль хэдийн ингээд хүмүүс мэдсэн. Тэгсэн чинь манай хүн болохоор ингээд YouTube бичлэгэн дээр одоо ингээд би Денмарк орлоо, Австрали орлоо, одоо хаашаа чи Африк, Кenya орлоо гэл Америк явлаа гэл бичлэг хийгээд байдаг байсан нь ер нь бол явж баг нөгөө нэг тэнд донор өгдөг тий. Тэр олон улсын нөгөө нэг донор өгдөг вебсайт байдаг юм бэлээ. Тэрэн дээр бол нөгөө хүн чинь аль хэдийн олон улс руу гарцсан. Нидерландыг дуусгаад олон улсын зах зээл рүү орцсон. Олон улс руу бас ингээд аль хэдийн донор өгөөд эхэлчихсэн байсан. Тэр энэ хүмүүс мэдэж авсан. Тийм тэгээ нэг амар зөв юм бас өөрийнхөө ингээд нислэг мөнгө зүнг бүх юм ингээд өөрөө даахгүй. Тэр клиникээс нь за одоо ингээд Европ сперм бид нэр
хайжнаа. Хэрвээ манайх руу ирээд ингээд 6 одоо хэдэн ширхгийг ингээд хандуулах юм бол нислэгийн чинь, буудлыг чинь өнгөө ингээд байлгая гэсэн тийм газар байсан байгаа байхгүй. Тэнгүүт тэднэр лөө ингээд очиж яваад иддэг гэсэн гэж байгаа юм. Ямар зөв юм те. Тэгээд ер нь бол сүүлд нь тэгээд нөгөө Нидерландд байгаа хүмүүс мэдээж нөгөө нэг олон улсад байгаа хүмүүс бол яаж чадахгүй те. Тэгээд имлэгийн зүгээс болохоор имлэг мэдэнгүүтээ хамгийн түрүүнд мэдээд нөгөө нэг үйлчлүүлэгч нартаа хэлсэн. Тэнгүүд хүмүүс болохоор уурлаад инээгээд мэдээж яаж хүлээж авах юм бэ те. Шоконд ороод тэгээд хүмүүс ерөнхийдөө ингээ хоорондоо айгүй их дүүрэн нөгөө холбоо тогтоогоод тэгээд тэр залууг барих гэж айгүй их үтсэн билээ. Тэгээд эцсийн үр дүнд нь Нидерландд бол ямар ч байсан тэр залууг шүүхт бол өгсөн. Гэхдээ шүүхийн зүгээс болохоор нөгөө нэг эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг учраас тэр залууд ерөөсөө ял оногдуулаагүй, шоронд ороогүй. Харин дахиж үргэлжлүүлж одоо донешн хийх юм бол 100,000 еврогоор торгоно гэдэг тийм шийдвэр гаргасан юм билээ. Тэгээ одоо болтлын залуу бол ерөнхийдөө YouTube-ээ хийгээд зугаалаад ингээд яг донор дахиж өгч болохгүй гэж байгаа боловч одоо мэдгүй юм бол бас авах эрсдэлтэй. Тэгээд энэ залуу маань ингээд зөв зүгээр явж байгаа. Тийм. Тэгээ бас одоо энэ саяны энэ Netflix-ийн юугаар YouTube нэлээ одоо subscribe нэмэгдээд тэгснээ болчоор орлого нь ихсэн. За тэр нь бол нэг ашиг байгаа. Нөгөөх нь болохоор YouTube дээр бол ямар нэгэн хүн тийм өмнө нь бол би ста тэнд ч хүүхэдтэй, энд ч хүүхэдтэй нэтэрэ гэж аяух ярьдаг байсан юм байна л да YouTube дээрээ. Тэг одоо тэр хүүхэд донорын талаар ингээ ямар ч яриа байх ёсгүй гэж үзсэн. Тэгэнгүүтээ ер нь бол хамгийн сүүлд авсан тэр арга хэмжээ нь бол бүх сперм банкуд хандивын тийм клиникүүдээс бүх спермүүдийг устгаад тэгээ өөр одоо ямар юу вэ бүх зүйлийг нь тэр хүнийхийг устгасан л гэж. Тэгээд ямар ч одоо клиникт Нидерландынхаа хувьд бол ямар ч донешн хийх боломжгүй болоод бүх хуучин одоо хадгалагдчихсан, клиникт хадгалагдчихсан спермүүдийг бол устгасан юм шиг билээ тийм. Тэгээд энэ залуу маань бол Нидерландд бол яг одоо тоонд одоо 11 клиникээр дамжаад төрсөн хүүхэд нь бол 102 тэгэнгүүт гадаадад бол 500-аас 600 байх магадaltaй гэдэг тоо ер нь гаргаад тэгэнгүүт яг ингээд одоо цаана мэдгэдэггүй байгаа нийтдээ бол ер нь 3,000-аас 4,000 хүүхэд байх магадaltaй гэж тоо гарсан юм билээ. Тэгэхээр ер нь бол нэг хүний одоо ген тий 3,000-аас 4,000 ингээд дэлхийн айл нэг хэсэгт ерөнхийдөө ингээд таарсан. Тэр хүний зорилго яг юу байсан бэ өнөөдөр? Харин тэр одоо миний хэлснээр бараг л гүрэн өөрийн гэсэн гүрнэл байгуулах байсан юм шүү гэж. Яг зөвөр өөрийнхөө цусыг ингээд түгээх одоо бид нар ч нөгөө Чингис хааны үрсад гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд өөрийгөө удамшуулаад өөрийнхөө генийг ингэж үлдээж тарааж байгаа нэг хэлбэр юм болов гэх. Тэгээд тэр Нидерландд байгаа эцэг эхчүүд юм бол хамгийн санаа зовж байгаа юм нь ер нь бол хүмүүс ингээд хэрвээ чи ихтэй хоёр нэг одоо хоромсоомоос тий үүс одоо хамаатай садан ч юм уу тийм байнгут чи ихтэй хоёрын ер нь ингээд хоорондоо ингээд тохирон одоо энгийн ямар ч хамаагүй хүн тохирохоос арай илүү байж магадгүй гэж үзэж байгаа байхгүй. Тэгэнгүүт хоорондоо таалагдах ингээ олон хүн дундаас одоо Den Haag гэдэг Нидерланд ч бас тийм нөгөө нэг том амар том нутаг нутагтай газар биш шүү дээ. Тэнгүүд нэг хотод ингээд бинийгээ олох магадлал одоо сургууль ч юм уу тий огтлцох магадлал их. Тэнгүүд бинийгээ одоо ингээ уучраад өнгөрөхөд бинийгээ ингээ таалах магадлал нь илүү өндөр гэж эцэг эхчүүд тэрэнд нь айгуу санаа зовж байгаа юм байна. Тэгээ нэг юм өдөрлөг зохион байгуулсан чинь одоо нэг бага насны одоо 6-7 насны ч юм уу те охин хөвгүүд ингээд хоорондоо уулзсан гэж аахгүй тэр өдөрлөг дээр одоо ингээд нөгөө залуугийн хүүхдүүдээс донор авсан хүүхдүүд гээд уулзж байгаа шүү дээ те тэгсэн чинь ингээд охин хүү хоёр байж байгаа тэр хоёр ээжээ энэ хүү надад таалагдлаа гэд анхудаа уулзаа тэгж хэлсэн гэж аахгүй. Тэгэхээр одоо тэр эцэг эхчүүдийн хувьд бол одоо хүүхдийнхаа хэрвээ ингээд том болоод хайр сэтгэлийн баг зэргийн асуудал үүсээд эхлэнгүүт арын ингээд сайн шалгаж ер нь удам содрыг харахгүй бол тийм манай монголчууд ч бас нөгөө эцэг их аав ээжийн айгуу их хардаг штэ тэрэн шиг тэггүй л бол одоо магадгүй манай хүүхдүүд ч гэсэн одоо Нидерландд амар юм гоё шар охин өстэй охинтой ирсэн чи ёо нөгөө донороор болсон гэд энэний хүүхдээ л та пал гэл юм.
Нэг тийм нөхцөл байдал манай Нидерланд үүсчээд байна. Жаа би ч одоо 2 хүүтэй хүн. Тэнгүүд цусаар тэлтэл ер нь бол болох магадлал өндөр л болчиход байгаа юм л та. Гэхдээ ингээд амар галзуу хастай нэг хүн ингээд ийм бүр бараг дэлхийн хэмжээний аюул авчирж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ те? Тэгээд яг хэрвээ тэр нөгөө нэг эцэг эхчүүд мдээгүй бол зогсоогоогүй бол тий араас нь ингэж бас хөөж явж одоо кино минон гараагүй бол бид нар ч мэдхгүй ингээл өнгөрчих байсан байхгүй. Тэгэнгүүт одоо Netflix дээр кинон гарснаар бид нар за Нидерландад ийм хүн байгаа юм бэ шүү. Ер нь бас бодож явах асуудал юм бэ шүү гэл Сүлээтэй чинь л да. Тийм түүнээс бол одоо ингээл мэдхгүй л өнгөрөөл юу вэ гэл. Тэгээ бит хоёр энэ хэрэг маш сонирхолтой санагдаад тэгээ бит хоёр өнөөдөр ярихаар шийдсэн байгаа. Тэгээд бүгдийг хамарч бас ярьж чадаагүй ч гэсэн ихэнх юмудыг ярих хичээлээ. Тэгээд ер нь хамгийн сонин хачирхалтай байгаа юм нь одоо энэ донорын тал дээр хууль юм ингээд хэцүү байдаг юм те. Бид нар чи ер нь бол мэдгүй штэ. Тэгэхээр энэ дээр дэлхийд даяар бас нөгөө нэг жоохон цочирдуулсан хүмүүс бас нэгийг бодогдуулсан цаашдаа хүмүүс хэрвээ тийм донор авах гэж байгаа бол ер нь анхаарч сайн судалж иж авах хэрэгтэй гэдгийг ер нь сануулсан бас нэг айгу том үйл явдал болсон байх гэж харж байна. Тэнгүүд одоо за Нидерланд энд за нэг хүн 25-аас дээш сперм одоо хүүхдэд өгөх боломжгүй гээд ийм юм байлаа ч гэсэн тэр нь бас нэг хатуу биш тийм хатуу хянаж чадхаар биш. Тэгэнгүүтээ за Нидерланд инглиш гэсэн бусад улс орнууд руу дэлхий рүү гараа явхад хинч мэдхээргүй. Тийм. Энд 11 клиникт бүртгэлтэйг нь хинч мэдгүй. Тэгээд одоо зөвхөн мэдгдсэн энэ хүн байгаа ч цаана ер нь бас ямар байгаах те байдгийн ийм солиотой. Тийм. Тэгээд кинон дээр ч гэсэн бас нэг хэдэн хүн гарч ах шиг байлээ те. Тэгэхээр тэрийг бас ер нь иймэрхүү хэрвээ одоо донор авъя гэж боддог эсвэл нэг ойр орчимд нэг иймэрхүү кейс гарч исэн хүмүүс байвал ер нь сайн судалж агаарай анхааруулжтай юм байлээ шүү гэж хэлье. Тэмээ. За тэгээд бит хоёрын энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe хийгээд шеэрлээрэй. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл Bye. Bye.